Хүмүүсээ та нар адал явдалтай нүүр тулахад бэлэн үү? Бэлэн бол Тэнгис далайн дунд нүдэнд үл үзэгдэх хэрэн бодитоор оршигч ер бусын арлуудаар аялах гайхамшигтай аялал хүлээж байна. Тэнд та хажуу ширээний ертөнцийн нөмрөггүй баатар, мөрөөдөлд хүргэгч гэрэлт цог, сайныг хизээж дүнгээр хэмждэггүй бяцхан яргатай уулзаж, хүн чанар, тавтах бат, инэрл хайр, үнэнч нөхөрлөлтэй учрах болно. Дөрөнгөө хонх хөтөлбөр даваагаас пүрэв гарагийн 17 цагаас танд хүрч байна. Сайн байцгаана уу хүүхдүүд. Дөрөнгөө хонх хүүхдийн нэвтрүүлэг эхэлж байна. За бүгдэд нь лав гарагийн өдрийн мэнд хүргэе. Манайхан өнгөрсөн 7 хоногоос хойш уулзаагүй зөндөө удацсан биз дээ тий? 7 хоног болсон. 7 хоног болсон биз дээ. За тэгвэл уламжлалт асуултаараа эхлэе. Ярилцлага бүгдээрээ. За өнөөдөр магадгүй бидний дугаарыг шинээр үзэж байгаа болон шинээр сонсож байгаа хэн нэгэн байвал бүгдээрээ өөрсдөө нэг удаа дахиад танилцуулж яах вэ? Тэгээ. За тэгээ. Хин эхлэх үү? Асуус эхлэе. За. Ганц удаас эхлэе. За. За. Сайн байна уу? Намайг ганц уд гэдэг. Би ганц уд байна. Сайн байцгаана уу? Намайг ундрам гэдэг. Иш. Иш. За. Ингээ болцсон уу? Манай хоёр үлдчихлээ шүү дээ, тий? Сайн байна уу? Намайг юм төгөлтөр гэдэг. Сайн байна уу? Намайг им алсуу гэдэг. За дэлгөө яах вэ? Бид нэр лав гараг болгоны энэ өдрийн дугаараар тий сонсогч болон үзэгч тантай уулздаг байгаа. Намайг сэтгэл зүйч Ням гэрэл гэдгээ. За бүгдээрээ уламжлалт асуултаараа эхлэе гэсэн шүү дээ, тий? Өнгөрсөн 7 хоногт болсон хамгийн таатай нэг зүйл болон таагүй нэг зүйлээ бүгдээрээ хаалцаа тийх үү? Тэгээ. Багшаа өнгөрсөн бичлэг дээрээс өнгөрсөн талд юу хийсэн тухай дотроо? Тийм. Гэтэ таатай нэг зүйл болон таагүй нэг зүйлийн тухай. За ундрмаас манай тавтаг өдөр аахаа зөхиосон байхгүй нэгдүгээр багийнхаа 10-11-гээр 9-10 сард зохион байгуултыг. Тэгээд аахаа тэмцээд нь би 2 дугаар байранд ороод манай ангийнхаа нөгөө нэг надад бас баяр үргээ тэгээд бас өөрөө ч амар баярлаад тэр нь бас таатай байсан. Харин таагүй нь гэвэл би өнөөдөр дахиад нэг бэнтэд олгох болсон. Оо тийм. За тэгээд тэр үед чи ундрмаа юу хийсэн бэ? Чамд ингээд таагүй мэдрэмж төрүүлсэн, чамд ингээд гар хүрсэн биз дээ, тий? Тийм. За чи тэгээд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Нөгөө банд юу гэж хэлсэн бэ? Би нөгөө банд нөгөө ярилж ихэр амар ойлгохгүй банд байхгүй юу? Тэгээд би тэр бандыг нөгөө нэг угаасаа зүгээр байж хаа зөв өмнөх дээр алгацсан нь болохоор би түнхийн газар бахаар нь уулын санал дээр аваад тавьсан. Тэгсэн чинь намайг нэг өмнөх бэнд заалгацсан. Тэгээд өнөөдөр болохоор нэг том вондгор бэнд идэв. Имээр хийсэн. Тэр бэндад бас яатсан. Харин тийм тэр үед нь чи юу хийсэн бэ? Тэр үед нөө би яг хувцас шилжсэн болохоор тэгээд за одоо яах вэ гэж өнгөрсөн. Чи яагаад алгацсныг нь асууж үзсэн үү? Чи яагаад намайг алгадаж байгаа юм бэ гэд. Тэгээд юу нэрүүд амар зөө. Ингээд гүүгээ явчихдаг байхгүй юу? Эсвэл тоглосон юм болоо? Алсуудаа биш ээ. Ундрамтай тоглож гин гэж бодоод байгаа юм болоо? Үгүй тэр ерөөсөө тоглоогүй. Бүр Чингэл минь тэг үгээгүй. Тэгэр хэлсэн банд гэдэг байхгүй. Тэгээд тэгэр хэлсэн банд. Тэгээд энэ нөгөө имээр хэлсэн банд. Энэ гурав нийлээгаа намайг өдөөд өгдөг байхгүй юу? Тэгээд дээр болохоор тэгэр хэлсэн байна. За тэгвэл ундрам дараагийн удаа нэвтрүүлэхт эрэхтэй. Чи өөрийгөө алгадж байгаа хүүхдүүдэд бас ямар нэгэн зүйл чамд ямар мэдрэмж төрүүлэхийг нь хэлээрэй заа юу. За. За дараагийн таагүй болон таатай зүйлээ хаалцах нэг зүйлийг. Хатад байх. Хатад байгаа. За сайн байна. Таагүй юм байхгүй. Таатай юм байгаа. За. Ягаад нөгөө нэг би ягаад таатай юм гэхлээр нөгөө нэг би өнөөдөр штэ эмээтэйгээ яваад жоохон хөл өвддөг байхгүй юу? Тэгээд нөгөө нэг өнөөдөр штэ манай эмээ наваа зууж чадгүйгээ автаа хамт явсан.
гоё гацдаг. За. Тэгээ автагаа явсан чинь юуны тухай ярилцж явсан? Одоо хаашаа явах гэж байгаа юм байгаа гэдэг. Тэгээд одоо хаашаа явах гэж байгаа юм. Аа одоо хаашаа явах гэж байгаа гэсэн манай ажил руу Тэгээд нөгөө нэг штэ аав ажил руу нарсан чинь штэ баахан нөгөө нэг идэх юмнууд нь штэ дандаа бараа мараа орж ирээд тэгээд манай тэрний захирлын ахгүй тийш орсон чинь тэр нэг ажлын өрөөлөө нарсан чинь амар их ундаа би бүр шахалцсан штэ. За тэгээ таата зүйлс болсон юм штэ тий. За таагүй зүйлс харин байхгүй гэсэн тий. За. Манай им төгөл төр. Яа гэх шаардлага байхгүй тий. За. Ни таата зүйлгүүлээ штэ. Би энэ лоногт дахиад амар гоё өргөмжлөл авсан бүр хоёрыг. За. Нэг нь дүүргийн шатрын аврагын юу, нөгөө нь өргөмжлөл батламж, нөгөө нь болохоор өргөмжлөл дурсгал тэр нэг томилох аврагсан бүр 100%. Дүүргийн шатрын аврагтай ямар амжилттай оролцсон бэ? Тэрэнд бол сургуулаараа баг болж байгаа байхгүй юу? Манай хожигдсон. Уг нь ядаж 3-т нь орсон бол би уг нь хамгийн ихнийх дээр хожоод дараагийнх дээр нь хожигдоод дараагийнх дээр нь хожоод дараагийнх дээр амар дургуй тэнцсэн гэдэг. Амар хожиж явж ийсэн аа. Амар юм тэнцсэн юм уу? Амар юм идэж явж ийсэн байхгүй юу? Тэгээ би яг нэг хүүн хамгийн сүүлийн өндөр орч хэрнээ бэрс гардаг байхгүй юу? Ноён бэрс гараа 2 бэрсний мод нунгаач гэж хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөдөг чинь тэр хүүний урд авч тавьчаад тэгээд нэг бэрсээрээ шалсан чинь яг миний яг хүүгийн урд орцсон. Яг урд. За тэгээ яг тэнцсэн юм тий. Тэгээ би бэрсээ тэн дээрээс нь гарахгүйгээл очиад тавьсан чинь. За. Тэгээ болцсон. Таагүй мэдрэмж нь болохоор өдөр вакцин дээр амар өвдсөн. Вакцин чи зүгээр шүү дээ. Тэр өдөр бүр миний хамаг би өвдсөн. Вакцин тавьсан өдөр. Тэр вакцины өдөр бүр тэр өвчний ирүүрөө орж ир. Дараа нь хаш орлоо. Йоо, баахан л юм өвчин дамжиж авсан. Вакцин чи зүгээр шүү дээ. Зүгээр ингээд нөөний зүгээ оруулах юм ямаа шахтан зүгээр. Өө нам минийх яг эсэргээр шүү. Ингээ зүгээ хатгахт нь зүв зүгээр зөө. Зүв. Тэгснэ ингээл яг ингээд шахсан чи өвддөг тийм. Төгөлдөр тэр мэдрэмжийн ижлэх юм бэ. Могоон татгуулж байгаа юм шиг. Тийм, зүү ихэд болохоор тарианаас амар айдаг. Би нөгөө нэг яадаг байхгүй дээр. Би тариа тариулж байгаа үнийг харахаар айгаад идэв шүү дээ. Харахаар бас айгаад идэв юм. За одоо манай ганц совдынхаа өнгөрсөн 7 хоногийн аль нэг мэдрэмжийг нь асуугаад бүгдээрээ шин сэдв рүүгээ хамт орцгоё. Yes. Багш тэрнээс өмнө би юм харуулсан. За ганц совдын сэтгэлийг нь дуу хоолойг нь би сонсомоор байгаа байхгүй юу? Ингэж болтгүй юмс. Дөрмийн тань бид дээрээ. За манай ганц совд хариулмааргүй юм тий? Тэгвэл үргэлжлүүлэх үү? Сайн мэдхгүй байна уу тий? За чи тэгвэл онцлох нэг үйл явдлаа харьж өнгөрсөн 7 хоногоос хойш болсон. Мэдхгүй байна. За ганц совдыг бодож байгаа хооронд нь тэгвэл бүгдээрээ үзэж байгаа, сонсож байгаа хүүхдүүдэд зариулаад бүгдээ хийдэг гарын бүтээлээ хаваад ирсэн ба шүү дээ тий. За тэгвэл алсуугийн хийсэн зүйлстэй танилцаад их үү? Манай алсууч нөгөө хичээл дээрээ бүтээл хийдэг дугуйланд хамрагдаж байгаа гэдгийгсэн шүү дээ тий. За тэнд чи юу сурсан бэ? Нэг баавгай тэгээд энэ нөгөө нэг штэ онгойлгодог зүг гэхөө. За нэгсэн ба шүү дээ. Энийг бол манай Мехмалын багш нөхөж өгсөн. Би энэ өөрөө энийг нэгсэн. Ста сайн байна. За гоё болсон биз. За манай ундран бас нэг юм хаалцсан гэсэн. Би нөгөө нэг амар 5 настай хахад амар муу идэг байсан байхгүй юу. Тэгээ өөрөө амар сонирхолтой. Тэгээд цэцэрлэгийн маань багш юу ах вэ? Нөгөө тэгээд ерөөсөө яахгүй байж байгаад хоёрд нэгдүгээр ангиас анаагаараа зааргаад тэгээд тэрийгээ нөгөө нэг сайн ойж чадахгүй бас нэлээд удаа оёогүй байж байгаад ойсон ч оёод амар муу болдод исэн. Тэгээ хамгийн гоё ойсон гинэ.
За энийг нь юу гэж нэрлэдэг вэ? Ханаа холбоо. Хоноо албаа. Наад минийхийг авчихсан. Өргөжлүүлээд хоноо албаа хийж үзсэн тий? Багшаа энэ нарыг нийлүүлвэл яг нэг бага орноор унтж байгаа юм шиг Оо байна. тийм биш. За бүгдээрээ хоолцоо дууслаа. Тэгвэл өнөөдрийнхөө шинэ сэдвийг бүгдээрээ хамтдаа сонирхъя. За тэгсэн чинь манай ганц увд яг үний хэлсэн шүү дээ. Өнөөдөр ямар нэгэн мэдрэмжийн тухай ярих юм уу гэдгсэн тий? За тэгвэл зөв өнөөдөр бүгдээрээ зэвүүцэл гэдэг мэдрэмжийн тухай ярина. Зэвүүцэлгүй юу юм? Амар Зэвүүхэн бид нар бүрсэн. Зэвүүхэн гэдэгтэй адилхан шүү дээ. Зэвүүцэл буюу энийг disgust гэж нэрлэдэг. За тэгвэл одоо бүгдээрээ дэлгэц рүүгээ яг зөв дэлгэц рүүгээ анхаарлаа хандуулад зэвүүцэл гэдэг мэдрэмж ямар үед төрдөг юм бэ? Бас энэ нь юуг илэрхийлдэг юм бэ гэдгийг бүгдээрээ хамт харцгаая, үзцгээе. Ever wonder why you feel the way you do? Well, get to know your emotions. Би яг Sometimes life gets a little dirty. That's when disgust takes over. This is disgust. Whether advising on your social life or on life's little messes, disgust is there to, well, hold on. Get to know all your emotions with Disney Pixar's Inside Out, rated PG. их заваа мэдрэмж байна. Наад өгчин жоохон муухай сонсогдож чинь тий. За юу болсон бэ? Сайн нэг охин ингээд ном уншаад нь ялаа ядахаар ялаач юм ядаргатай шүү дээ. Тэгээд яг ингэж байгаа талан барьж байгаа ингээд яг Ном дээр манайхаа тэгэхээр сонсож байгаа хүний чихэн өвдөн шүү. яг ингээд номон дээр нь сунгууд смэх хийж байгаа тэнгүүрээ яг ингээд явж яхад нь нэг ногоон битээ өмсөн шүү дээ. Тэр нь бэрэмэр гэдсэн. Яг тэгээд яг алсан чи ялан тус нэг амар муухай юм гарч ирдэ шүү дээ. Тэрэнд нь бол Ямар мэдрэмж төрсөн? За тэр ялаан дотроос муухай юм гарч ирсэн чинь ямар мэдрэмж төрсөн бэ? бөөлч гэжсэн. Бөөлч гэд. Аха. За төлдрөө битээ дөрөөраа муухай мэдрэмж төрж байна. За манай хасуу. Нэг охин амьдрал нь амар гоё яасан чинь нөгөө нэг гэнэт ном уншиж хахад нь ялаа сонсогдоод харин дургу өрөөд тэгээд тэр ялгаагаа алхаас нь өмнө тэр нэг ногоон хүн нөгөө нэг тэр хүний толгойн дотор нагаа. Оо яг зөв. Тэр ногоон харагдаж байгаа өнгө нь тэр хүн Толгойн дотор нагаа. Яг зөв. Манай хоёрыг яриулсан гараа болгож олно шүү за. Тэгээд тэр ногоон өнгийн хүн нөгөө нэг амар заван байх гэж үздэг нөгөө нэг ингээ хил мэлээ гаргаад муухай болоод ахаар нөгөө нэг тэр охинч гэсэн нөгөө нэг өстө муухай хил мэлээ гаргаад нөгөө нэг өстө санаа аваад тэрийг алсан. Алсан чи нөгөө яг номон дээр нь алдсан. Тэгээ ингээ авах гэжсэн чи буцаад тэгээд дахиад хийлэг гаргаад ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг тэр ногоон нөгөө штэ харснаа ингээд бөөлч гэсэн. Тэгээд шууд гас. Найл өрөөгөө ятсан ч гэхгүй. Аха. За. Ганцавт. Тэр ногоон толгойн дотор найдаг. Тэгээд тэрийг зэвүүхэн гэдэг байхгүй юу? Би энэ төвсдийг үзчихсэн байхгүй юу? За тэгвэл ганцавт манай ямар үед чамд энэ мэдрэмж төрдөг вэ? Яг сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн тэр толгойн дотор идэг тэр ногоон өнгийн охиноор төлөвлөсөн байна шүү дээ. Тэгвэл ямар үед чамд ийм зэвүүцэл гэдэг мэдрэмж төрдөг вэ? За. Гадаад байдаггүй. За одоо өндөрмийнхаа дараа манай халсан ярьж болно шүү. Нэг би хаяада ингээд манай ингээд ийм ялааны ингээд алфинаас нь бараад өдрөө өртүүлээд тэр нь би яг синэсэл бодол боосон. За яг зөв тэрнтэй ижлэх юм байсан юм шүү дээ. За. Би ихтэй нөгөө нэг аль дээр ангитаа яг ингээд нөгөө нэг хичээлээж хахад нэг хөөхөд штэ миний ажи жинхэнэ аалт тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр аалт нь жоохон нэг гар өгцөн болохоор нэг гараараа хөдлөө миний гаран дээр байрсан. Би бүрээга тэрийг шидээсэн. Би ч гэсэн яхаа бүлшидэд бүлээж хөтлөөж. Би ч гэсэн амар хөтлөө. Энийг бол зүрх хамаар. Аха тэгвэл хараа манайхаа нааш дотор анхаарлаа хандуулж байгаараа.
зэвүүцэл гэдэг мэдрэмж маань бид нар яг таагүй үед, тааламжгүй үед, яг тааламжгүй зүйлээсээ татгалзах үед, тааламжгүй зүйлээсээ яг дургуйцах үед төрдөг мэдрэмж юм байна л да. Тэр үед энэ disgust буюу зэвүүцэл гэдэг мэдрэмж биднэрт төрдөг юм байна. Чам таагүй байгаа зүйлээсээ бид нар яадаг вүлээ? Татгалздаг штэ тий. За түрүүн тэр гаран дээр нь аалзны хөл хөдөлж байгааг хараад таагүй байгаа тэрийг ингээ авч хайсан байна штэ тий. Тэгэхээр тэр үед ямар мэдрэмж төрдөг гэхээр энэ зэвүүцэл гэдэг мэдрэмж төрдөг юм байна л да. За тэгвэл манайхан энэ мэдрэмжийг хамгийн сүүлд хизээ яаж эсвэл маш тод үлдсэн яг энэ мэдрэмжийг ямар үед чамд энэ мэдрэмж төрж ирснийг санаж байна уу? 2021 онд. За. Ямар ч байсан 22 онд. За. Өнөөдөр. За өнөөдөр юунаас энэ мэдрэмжийг авсан? Өчигдэлж илүү. За. Өнөөдөр болохоор жоохон манай нэг ээжийн манайд тэгээд ээжийн манайд гэдэг ахгүй тэрнийх нь хүүхэд нь бот хоёр танилуд ахгүй юу. Тэгээд цог би бинаа таньдаг танилуд тэгээд цог нэг сургуульд явдаг ахгүй юу. Бас нэг ингээд тэнгуудаа жоохон бот хоёр би бинээсээ хичдэг. Ядангууд нөгөө би бинаагаар таньдаг болохоор тэгээд жоохон би бинаагаар хаад инээдэг. Тэгээд хаяа тэр муухайраад би тэгээд гоё инээлэг кендулт ингээд томруулдаг жилтэй игдүүтэй өгдөг би мянган төгрөгөөр авсан байхгүй юу. Тэгээд тэрний характер сум тэдний инээгээ тэгснээ дэвүүхэнтэй уур хүрээд идэж. Тэгчэнгүүд ингээд бүр уурлаад идэж. За. Тэр үед энэ мэдрэмжийг авсан гэж бодож байна ганцхан. За. Агшаа тэр дөнгөзний бичлэгийн тэр хүүхдэн дотор штэ нэг өөр бас юмнууд байгаа. Сайхан сэтгэл, уур хилэн, гоёмсог, тэгээд уйлам хай. Тэр дөрөв байдаг. Тэгээд айдас. За. Би нийлүүдэн хэлж өгдөө. Айдасхан, зэвүүхэн, хайрхан, уурхан, гонигхан. За манай өндрөм юу болсон гэсэн. Чамд энэ мэдрэмж ямар үед төрж ирсэн бэ? Надад юу 2022 онд ямар ч юм төрж ирснийг яа санаад байна заяа. Тэгээд манай гимэн гажраас аалцыг аваад надад шилжил яах вэ? Тэр миний бүр би ятах баалцнаас айгийг хэлэхгүй тэгээд бас асуу шиг шийдсэн. За манай төгөлдөр энэ мэдрэмжийг сансноо? Хизээ ямар үед төрснийг сансноо? За 2021 онд болж ирсэн багтээ 1 жилийн өмнө би ерөөсөө санахгүй. За. За тэгвэл одоо надад дахиад нэг асуулт байна. Яг тэр мэдрэмжийг төрөх үед чи юу хийсэн бэ? Аваад шийдсэн. Заваа шийдсэн. За. Заван болохоор авч шийдсэн. Авч шийдсэн. Гансуутай? Багшаа би ямар үед тэгсэн бэ гэхээр штэ. Тэгээд гононд явж байгаа хүмүүс амар муухай шүлмсээ хаяад тэгт нь амар заа. Яа, nice. За. Окей. За ганцууд дараа нь алсан. Дараа нь би нэг жишээрээ. Тэр үед надад их санагддаг. За, сонин санагддаг. Тэгэд чи ямар үйлдэл гаргадаг вэ? За. Яхан инээдэг үйлдэл гаргадаг. Инээж юмудаа буцаад таллаа, тойлоо авлаа. Тэгснээ тэгээд талаад ингээд эргэн халаад байт. Тэгээд ингээд. За. Би болохоор ихчд тохиолдчихсан аал тэг надад тохиолдчихсан ногоо алц. Тэрийг ярьж байгаа. За хамгийн их манай ихч нөгөө нэг өстэй өөдөө тахтаа нөгөө нэг өстэй. Бид нэрээ штэ гэр бүлээрээ нөгөө гэртээ ээжсэн гэсэн чинь нөгөө нэг манай ихт нөгөө нэг зурагт үзэхэ байлаа өөдсөнд бол манай ээж хоол хийж ахыг нь харж исэн чинь дээрээс нь хан дээр нөгөө аал авчихсан амар том аал гэсэн чинь нөгөө дээр нь онцсон чинь нэг юм хөдлөөд гэсэн чинь би толгоноос яа гэж ярьлаа хайцээ. Тэгсэн чинь би харж чадаагүй би дүүтэйгээ зурагт ингээ гүг ингээ харсан чинь хөлөөр гიშгэж алаад. Тэгээд би бас аал тарахаар
За ямар ч гэсэн бүгдэнд нь тохиолдог нэг зүйл нь аалз гарахаар яг энэ мэдрэмж бүгдэнд нь төрдөг юм байна тий. Тэгээд хоёр дахь нь бол нөгөө нэг би сте бэлдээ нөгөө нэг бүр нууцны амралт болж хахад бүр ингээ гадаа тоглоод ижсэн чинь элсэн дээр тоглоод ижсэн чинь нөгөө нэг сте би нэг гараа ингээ сөхөө харсан чинь жижигхэн нөгөө аль миний гараа хацгаа бичиж тэгэхээр би зөхөөд ийшээ хайцсан. Элсэн дээр тоглох муу да дотор нь хилэн зэвчээд юм да. Чи харсан уу? Би харсаагүй. Тэрэн дээр ямар нэг газараа хажуулвал гарна. Хараг бүтэн өдөр ингээ мэдлэг болт юм л шүү дээ. Чи хазуулж ирсэн юм уу? Үгүй, хадгалж байгаагүй зүгээр л тэрийг нь мэдтий. Тэрийг нь мэддэг юм уу? За. Ганц удаа. Би холтоо алцах харахаараа их яадаг. Ялангуяа зүгээр энгийн хар алц ч гэсэн амар том болохоор их яадаг. Бүр холтоо алц амар жижиг улаан, улбал шар ногоон гэж бүх төрөлтэй болохоор би тэрийг хараад нэг удаа миний гарыг хадчихсан байхгүй юу? Тэгээд би их чим муухай алт гэд тэгээд би шийдчихсэн. Тэгээд баг тэр үеэс хойш алт харахаараа их яагаад дандаа шийдээд алтдаг муухай болохоор. Амар муухай дандаа намайг хадцдаг. За Ундрмын сэтгэлийг хуваалцчаад би нэг жишээ авъя заа юу. Багшаа би нэг бас ингээд би амар лаг амар гэж байдаг хгүй манад үүдний гэрийн амаараас тусдаа нэг том биш мэдээ. Тэр хэрэггүй аавын ажлын юмнууд байдаг. Аав нэг юм аяатэр гээд тэгээд оршин чинь тэр юмныхаа ингээд чул аалцны шүүлс болсон. Тэгэхээр би амар гайхаад сайн ажиглаад байлаа бариад тэгсэн чинь ингээд жижигхэн хар аалцсан юу. Тэгээд нэг юм жижигхэн улаан юмнууд та. Тэгсэн чинь бас нэг том аалц харсан. Тэрийг нь алцсан чинь баахан жижиг аалц гараад ирдэг бичлэгүүдэд тэрнээс хойш би аалц алхаад болчихсон шүү. Манай нэг аалц бэрдэг болохоор энаагаараа бэрүүлээд гадагч. Тэгээд аалц ихтэйц. Гэхдээ тийг алхаа болцсон гэж тийм өндөр. Би гიშгэл болчихсон шүү. Биц тард шүү. Гутал зааваш ингээ хэрэггүй таавчаар. За асуугийн яриа сонсоод би жишээгээ ярил л да. Та нар надад боломж өгөхгүй шүү тийм үү? Багшаа одоо та жишээ ярьж дараа нь ярьчихсан. За асууг яриулъя. За. Би штэ нэг санаас заримд хэлээ. За амар том аалз штэ. Амар том аалз тэр штэ. Нөгөө нэг шүлсээ цацдаг юм байдаг штэ. Тэр гаднаа штэ. Нөгөө нэг амар олон үсээл штэ. Тэр аалцаг штэ. Шүт гараараа барьчих юм бол тэр аалз айсан долоо тэр нөгөө өснөөдөө шидэд тэр хүний нөгөө гаранд нөгөө амар шидэд тэр хүн нь хордоод өгчин. За тэгэхээр анхаарал болгоомжтой байгаараа гэж та бүгд аал зараад ирсэн чи яг энэ мэдрэмж надад төрж байгаа байхгүй. За муухай амттай та нарт муухай амттай идэхэд дургуй зүйл гэж байдгүй. Байдаг. Мууцсан шам. За Ашигласан шүү. За тэгээд мууцсан өндөг. За тэгвэл ингээд хансаал. За тэгвэл магадгүй ингээд аав ээж нь ах эгч нар нь чиний идэх дургуй зүйлийг чиний идэх дургуй ингээд тий тааламжгүй байдаг зүйлсийг ид гих үе байдгүй. Байдаг. Багшаа. Би ерөөсөө өө хийдэг. Дургуй. Тэгээ манай аав хаяа да. Чи нүн өө хідэж жоохон таргалаач. Би яагаад гэр ер нь би тэр шар аданд ч байранд хамгийн туран хань. Минийх нэг юм л битэж. За алсан. Би ихтэй миний амгийн дургуй уух юм бол нөгөө нэг шоколадтай нөгөө нэг шүү. Шоколадтай ч амар шоколадтай цай. Шоколадтай цай юм уу? Тийм. Тэгснээр манай ихч бүр нөгөө тэр халуун шоколад. Халуун шоколад. Би хаа шоколадтай амар дургуй байхгүй. Тэгээ ууж үзье гэсэн. Тэгээд тэгсэн чинь уусан чинь нөгөө нэг амар муухайд тэгсэн чинь манай ихч бүр халдвагдаж байгаа юм да. Тэгээ намайг уугач чи уугач гэх. Миний амар ууж ихэд. Тэгэхээр чи юу хийсэн бэ? Балаач гэд. Балаач би наад чи дургуй гэд. Уугач гэсэн чи балаач. Тэгээ одоо хоёр дахь бол нөгөө миний идэх дургуй хоолол цайван.
Яг гэвэл цайм нь заримдаа ингээд нөгөөний хатцдаг байхгүй юу? Тэгээд давсан амар их тэгэхээр би цаймд амар. За тэгвэл чи ингээд дургууга тааламжгүй байгаагаа илэрхийлэхээр гэрийнхэн чинь яаж ханддаг вэ чам? За зүгээр ээж нь идэж байна. Эсвэл би идэггүй бол нохоонд өгч аль маш аадаг гэсэн. За манай хоёр бүр зөндөө одоо хүлээж их шиг боллоо. За ганц удаас эхлэе. Тэр нь юу вэ? Тэр үед бас яг хэрвээ чамд дургуй зүйлээ чинь ингээд идэхийг санал болгохоор чи яадаг вэ? Юу хийдэг вэ? Яг алсуугийн ялсан шиг нэг халуун шоколад гэдэг байхгүй юу? Тэрийг би хаяа уух тустай зарим нь гоё, зарим нь муухай байдаг байхгүй. Тэгэд би хаяа уудаггүй. Тэгээд амар муухай. Түн маань бүр тэрийг нээруулж явахгүй бүр дангаар нийтэд идэв. За Манай чи бүр дангаар ганц удаа чи яадаг вэ? Тэр асаа би тэрийг хаяа удаг. Бурам гэдэг нь шүү дээ. Бурмыг тэгжсэн баг. Бурам муу би хаяа удаг. Гоён л удаг. Муухайг нь удаг байхгүй юу? Түн маань ямар ч хамаагүй найруулахгүй идэн бүр дангаар нь завгаал. Тэгээд Төвлөрөө сонсож байгаа хүмүүст хэцүү байна шүү дээ. бас найруулж уух тултай. Ямар халуунагаа юм шиг жоохон дөө санандуу ам төлдөг. Тэгээд хоёр дахь нь болохоор юу вэ гэхлээр юу лээ. За санжаа хооронд нь ундрмыг яриулчих уу? Тэгээ. Санахаараа гал өгье. Тэгээрээ за. Ингээд манай би ингээд шалтгаалж идэх амар дургүй байхгүй юу? За. Ийш талхан дээр тавьж идгээд. Тэгээд би үгүйгээд зинжээ идгээд тэгээд би нөгөө чинь идэхгүй унтсан болоод төвччихдэг шин. Чи зогтч тийм үү? Орчлоо. За. Сансан биш дээ ганц удаа яриг дуусгачих. За. Тэгээд би хоос нь өмнө гоё дуртай иддэг байсан байхгүй юу? Тэгсэж зарим нь шижиглээд тэгэд өмнө би тэрийг хасаагаад бүр заваасан юмаа гэж боцороо тэгээд тэрийг дагаад иддэггүй болсон байхгүй юу? Тэгсний дараа нь иддэггүй болчихсон нөө. Оо тийм үү? Түүх идэхээр би бүүлждэг, байцаа идэхээр бүүлждэг. За. Тэр нь ногоонууд идэхээр би том халбагдаж ногоонууд идэхээр бүүлждэг. Хаа тэгээд яг бүүлждэг. За. Тэгвэл ингээ хараа дургуй зүйлээ тааламжгүй мэдрэмжээ та нар томчуудад, найзуудтай хажууд байгаа хүндээ би энэ таалагдахгүй байна. Би энийг хиймээргүй байна гэдгийг илэрхийлж чаддаггүй. Чаддаг. Хаяа чаддаг. За тэгвэл бидний нэвтрүүлэг өндөрлөх цаг болж байгаа учраас ямар үед чаддаг, ямар үед чаддаггүйгээ хуалцаад дуусгая гэх үү? Тэгээ би ямаа дөнгөж захыг ярих гэж хүлээсэн шүү дээ. За. Би бол бид нэр орой бүр аль дээр нэг штэ шин орой ингэ шуугалдаж хоол идсэн ч манай уурсан доотлоо. Наа идэх юм уугаад хоол уугаар гэсэн. За. Тэгэхээр насан яасан. Тэгэхээр нь юу гэсэн? Тэгэхээр авата буурайлчлаа гэсэн. Би жагаар. Наа идэх юм идээд уух юм уугаар. За, ганц нөгөө ямар үед тааламжгүй байгаагаа илэрхийлж чаддаггүй гэд хоёр янз байдаг гэсэн шүү дээ. Чи ямар үед тэрийг илэрхийлж чаддаг вэ тэр мэдрэмжээ? Тааламжтай зүйл илэрхийлдэг гэвэл би цуглаандаа байхдаа их тааламжтай баярлаж явдаг. За. Тэгээд сандал тэр нөгөө фотог би наарахад инээлттэй гээд танил хөвгдөд гэсэн шүү дээ. Тэгээд гүйлдэн гэдэг ахгүй юу? Гараа аваад тэрний дүүн сайн байна. сандал гэдэг ахгүй. Сандал тэгээд бас цуглаанд явдаг ахгүй. 7 дахь болгонд эзний магттай гэдсэн цуглаанд яв. Тэр үедээ би гоё сандалтай хөгжилтэй тоглодог. Тэгээд дунд хөгтүүдийн цуглаанд, жижиг хөгтүүдийн цуглаанд, тэгээд томчуудын цуглаан гэж хуваарлсан байдаг. Ганц удаа хоёлаа нөгөө нэг чи ямар үед тэр тааламжгүй байгаагаа илэрхийлж чадаад ямар үед илэрхийлж чаддгүй вэ гэдэг тухай ярьж байсан шүү дээ тий. Би мэдэхгүй байна. За. За өндрөн маань орцгийг бодож байгаа. Тэгэхгүй хаяада ээж аав маань угаасаа нэг ээж аавыг уурлалал тэгээд
би нэг идэж чадахгүй байна гэд хэлэнгүүт угаасаа идгээ чахаад уурлаа штэ. Тэнгуут нөгөө нэг бас шүүрийг нь өөрийгөө бас чахаад идэн штэ. Бүр чадахгүй бол нөгөө нэг юу агаал тогоондоо манайх нохоогүй л дээ тогоондоо игээл явцдаг. Тэгээд харин зарим үедээ болохоор ээж аав зүгээр байж хаад аав ээж би нөгөө нэг хоолоо барахгүй байна гэд тэнгуут ээж аав бас Тэлийн зөвшөөрдөг үү? тий. За одоо тийхээстэй. За манай төгөл дээр за хүлээж байгаарай алсуу гараа болгож олно шүү би харчлаа. Би ямар тэрага илэрхийлж чаддгүй гэхээр ям зүгээр муухай ламтай бол ямар ч вэ гэдэггүй зүгээр шууд хэлчихдэг. Шууд хэлчихдэг. Чадахгүй чаддаг. Аа. Чи ингээд зарим үед за аав нь хийсэн юм чинь, эмээ нь хийсэн юм чи, ээж нь хийсэн юм чинь дургуй байсан ч гэсэн гээд идэх үе байдаггүй чамд? Байдаг. Тийм. Би өстэй өөх идэх дургуй гэсэн шүү дээ. Өөх миний хамгийн идэх дургуй өмнөд нэгдүгээр баримт гэсэн шүү дээ. Тэгээд бид тэр өөхийг хаяа том өөхийг би зүгээр хайчдаг. Тэгээд дунд зэргийн юм уу амар жижигхэн өөхийг хацгаар бүр амар муухай. Тэгээд зөв шууд За. Тэгэхээр бид нэр заримдаа тааламжгүй байгаа зүйлээ ер нь тааламжгүй байгаа зүйлээ илэрхийлээд харин чи тэрийг үргэлжлүүлж хийх ёстой юу үгүй юу гэдэг дээр харин чи өөрөө шийдвэр гаргадаг байх шүү дээ. Би тэгээд тааламжтай хоолнуудыг дахиж иддэг шүү дээ. Аа сайн байна. За бид нар дуртай болвол дахиж авдаг тий. За хасаа. Багшаа дүнгээ заахан ингээ хөдөлсөн ч нөө нэг чимээч сонсохгүй болчихлоо. Тэгсэн үү? Тэ одоо би яриад өө. Өөхийг бол ингээд штэ. Өөхийг бол яаж идэх вэ гэхлээр зүгээр эхлээний халбаар өөхөө аван заяа. Тэгээд хүлээнээд амргаа. Хилээ тавилаа. Тэгээд зүгээр зажлахгүй зүгээр хил зүгээр зайлглаа. Тэгээд болоо. Ийм шиг зайлглаа. Би бол газ усаа хийлээ. Тэгчингуудаа өөхөө амтайлаа. Усаа угаад ингээд зайлагч. За манай асууд өнгөц тааламжгүй зүйлсээ хэрхэн даван тоолох вэ гэдэг бүр алхамжсан цаавар өглөө шүү дээ тий. Харин ганц бүр үзүүллээ шүү дээ тий. За тэгэхээр бид нар тааламжгүй зүйлсээ заримдаа хийх ч гэсэндээ заримдаа үнэхээр таалагдахгүй байгаа үед тий. Үнэхээр чам тэрийг ингээд хиймэргүй байгаа үедээ бас хилдэг байх нь шүү дээ. За тэгээд ундрамын аав ээж нь бас заримдаа хүлэн зөвшөөрдөг гэсэн шүү дээ. Тэгвэл бид нар дотор байгаа мэдрэмжээ илэрхийлэх нь ер нь хамгийн түрүүний нэн түрүүний чухал зөв шүү заа юу. Нэрээ намаа ингээд энэ муухай маа гэд яхаа тэгвэл идгээ болоостой гэдэж шүү дээ. Тэгэхээр тийм амар гоё яшаарал биш л дээ. Гоё яшаар биш. Жохон уртай юу. Надад идэлтэй. Сколтгүй болоостой болоостой. Идэхгүй яж ах гэж хаал хэлсэн. За тэгэнгүүт ямар мэдрэмж төрдөг вэ? За энэнд хариулчаад яг дуусгах нэвтрүүлгээ. Тэгэхээр яг хоол идэхгүй гингүүт ид гэснээр ээж би идэхгүй гин. Аясных нараа би намайг л ид гэж чаддгүй шүү дээ. Тэнгүүт яах гэж хоол идэхгүй бол аяглуулсан гээ. Гэхдээ бид нар заримдаа чи дургу байсан ч гэсэн эрүүл мэндийн төлөө бас идэх хэрэгтэй үе байдаг шүү дээ. Тэгээ уг нь би өөгөдээд гоё таргалмаар байхгүй. Гэхдээ миний идэх дургу юм нэгдүгээр барихгүй. За. За хамгийн сүүлийн сэтгэлүүд явлаа алсуу. Дараа нь ганц суу. Тэгээд нэвтрүүлгээд манай төгөлдөр эхлүүлээд өндөрлөн тий. За. Би болохоор нөгөө нэг би штэ. За. Би байх болсон уу? Батна хаачих. За. Ингээд би манай ингээд штэ. Заримдаа ингээд юм нөгөө миний ажил сууж байгаа хүүхдэд бодотой орго идтий. Өнөөдөр яг бодотой орго өгсөхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг өөхөсөн чинь манай нэг багшаа нэг идэггүй яах вэ гэсэн. Гэхдээ идээч юу идэх. Гэхдээ багшаа би нэг идмээргүй штэ гэсэн чинь. Тэгээд юу нөгөө идэггүй юм бол яагаад хийлэгсэн ингээд. Аль одоо өөхнөөдөө яатсан одоо яах гэдэг юм чи гэд нөгөө нэг яагаад багшаад би энэ өөхийг яах вэ гэж асуулсан. Яа ямар муухай юм бэ чи зүгээр 0-нд хийж гэсэн гараа 0. За. Багшаа зарим нь уучлаа гэсэн. Зүгээр түүхэд аваад хийгээч гэсэн. Болцсон. Тэгсэн чинь нөгөө би өстө яг үнэ сонс тэр хөхөд нөгөө өстө яа би ямар муухай юм бэ яагаад зүгээр өөхөө иддэг гэж амар олон хэлсэн. Харамссан биз дээ тий. За харин тий. За ганц савдынхыгээ сонсоод тэгээд өнөөдөр өргөжлүүлээд бусдын дараа яриа. За.
Дандаа малтаатай юм. Зөндөө одоо хүлээсэн чинь мартцсан уу? За тэгвэл өнөөдөртөө ингээд дугаараа энд хүрээд өндөрлөө тийх үү? Чамааг яриулаагаа дуучлаарай. Уучлаарай. Чамайг яриулаагүй дурслаарай. Өнөөдөр чамайг яриулсан. Арай л нөгөө нэг их болоод байна. Дараачудаа чамааг их яриулнаа. Эндийнэ. Манай намаа эмээ битээ нөгөө ондром битээ яг ямар их чалчтай юм гэсэн шүү дээ. За өндөрлөхөө. Манайха цаг дууссан байгаа. За төвлөрөө. Бидний ярилцах таг дууссан байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Хөөе бүгд хэлээ те. За. Бидний ярилцах таг дууссан байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За сайн цагийг хамтдаа дөрөнгөө хүүхдийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараа түр баяртай. Дараа дахин уул